харанхуй совг үзүүлж байна. За түр байзаар бичлэг эхлэхийн өмнө нэг зүйл хүсье. Бичлэгтээ орохоос өмнө YouTube сувгийг маань subscribe хийж мөн дэрэгтэн байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр энэ бичлэг танд цаг хаталгүй мэдээлэлээр хүрэх болно шүү. Тий. Бичлэг дээр лайк дараад үзээрэй. Бас комент бичиж урам хайрлахаа битгий мартаарай. Баярлалаа. Халахын бүхэл шорон дураараа байсан зуутай овгоор бүдүүн нар мандах. Яахад ч уцахгүй ирчүүдийн нэгэн том үзэгдэл бол бүдүүн хожид нар мандах байлаа. Нар мандах хэдийгээр Завхан аймгаас гаралтайч Улаанбаатар хотын Ярмагт өсөж, Дархан хотод он мэрэгжил эзэмшиж, Эрдэнэтийн цэргийн ангид байлдагч цолтой алба хааж байгаад хэрэг мандуул шоронгийн хадад дадснаар адал явдалд хуудсаа нээсэн гэх болно. Төв аймгийн мөнгөн мөр цумын конторт тулгай орж 20,000 төгрөг сох дутлаа гэсэн мэдээ гарлаа. Шоронгийн хоригдлуудаас өөр хэнийг сэжиглэхгүй нь ойлгомжтой. Хорихын албан хаагчид нэг ч ялтан сул үлдээлгүй дансаар нь талбай суулгаж байгаад мөрдөгч нохоогоор мөрдүүлсэн боловч ашигтай үр дүнд хүрч чадсангүй. Албан хаагчид арга ядаад ялтан бүхэнд хандаж та нарын дотор 20,000 төгрөг хулгайсан ялтан сууж байгаа. Сайн дураараа үйлцэн гэргийн хүлээгээд яг одоо гараа тэрвэл ял нэмж мууг үзэхгүй. Тэр хулгайч бидний гараас хаашааж гарахгүй баригдана. Энэ хэргийг нуусан хэмбугайж байсан баригдвал насаарчин шоронд хатан шүү. Гэж ирэх мэдлэрийн талаалгаад ямар ч нэмэр болсонгүй. Цагдаагийн хилцээ нэгэн ажилтан мэрэгэн санаа сэтэж та нарын дотор 20,000 төгрөг хулгайлж гартан оруулсан ялтанг харсан хүн сууж л байгаа. Тэр хүн одоо босож ирээд хулгайчийг илчлэх юм бол хэдэн жилийн хорихол үлдэж байгаа нь хамаагүй. Шууд газар дээр нь шоронгоос суулж эрэгчлөө тамьдралд гаргана. Тэр азтай хүн босоод ир гэж хэлжээ. Тэгтэл Дорнод аймгийн Нуу хочод Батцэнгэл гэдэг ялтан босож ирээд би тэр хулгайчийг сайн мэднэ. Энэ нар мандах хулгайлж аваад үйлдвэрийн хашаан доторх хөрөр раамын үрдэс дотор нуусан. Би одоохон заагаад өгье. Харин та нар хэлсэн үгэндээ хүрч намайг шоронгоос суллан шүү гэжээ. Нуу хочод Батцэнгэл гэдэг ялтан босч ирээд би тэр хулгайчийг сайн мэднэ. Энэ нар мандах хулгайлж авчираад үйлдвэрийн хашаан доторх хөрөр раамын үрдэс дотор нуусан. Би одоохон заагаад өгье. Харин та нар хэлсэн үгэндээ хүрч намайг шоронгоос суллан шүү гэжээ. Батцэнгэл улаан цан нар мандахыг матсан ч өөрөө шоронгоос гарч чадалгүй цагдаагийнханд холигдуулж ялтан болгонд бууны нохой хэмээн анчаа үзэгдэж нуухандан холилдсон билээ. 20,000 төгрөгийн ялд унсан нар мандах чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ял эдэлхээр Майнтын шоронд очсноор халахын шорон цуутай нэгэн огуртай болсон билээ. Өдөр болгон төмөр үргэж биеийн ширэгжүүлж завал гарвал хөл бөмбөг тоглох хоббитэй нар мандахыг Майнтын хорихын дарга нар холгоруудын хандыг даруулж байхаар хэв журам сахиулагч гэсэн сүртэй нэр хаягтай заалтан тэр үргэмжлэн тавьснаар өөрсдөө шүүлтүрмийн дагуу тогтоож чадхан билсэн юм. Бүхнийг нударгаар шийдэгддэг зантай нар мандах хорихын хашаанд өдөр болгон согтуу байх нь бичигдээгүй хууль байлаа. Нар мандах уй том биетэй атман болохыг мөрөөдсөн хин нэг зохиж унгааж би ийм л эрхэндэ гэж олон нийтэд тунхаглана. Хорихын албан хаагчид цалинган буухаар бүдүү нар мандахад алба юм шиг л шил архины мөнгө хураалгадаг байж. Нар мандах Майнтын хорихын хайрыг даалгүй даварч онцгой шоронд очиж бас л бусдаас илүү эрэх дарах эдлэн тодорж явсаар ялаан дуусгаад наранд гарсан ч савл хийвэл хүн зохих хоббитэй болохоор нэгэн цагтаг шаардлага тавихаар нь эсэргүүцэж мөргөж нам мунгаад цустай нь холиод 2 жилийн ял эдэлхээр дахин шорондоо орсон юм. Эргэж ирээд халахын шоронд хаан шиг дураараа байдаг хүн яах вүлээ дээ. Архи хууч дураараа ажиллана. Хорих ангид ажилдаг нэгэн хормой султай хүүхэндээ учир ургуулсан хэрэгээр нар мандах Майнтын хорихоос Багнуурын хорих анги руу шилжсэн байдаг. Нар мандах хаан чөөрийн хөрөө байдаг эр зөрөгтэй хүчтэй тул аригтан сохтурч танхааран Багнуурын хорихын албан хаагчдын нүдийг хөлтийлгөө дамжив. Арих амнаасаа өнөртүүлсэн ялтан хараагүй албан хаагчид ихэд гайхаж энэ мө нүдэнд харагдаж үзэгдээгүй ялтан одоохон нэвширтэл балбаа сахилгаж шидчих яасан даварсан гожив гэдэл хараалан өрсдөхөд бүдүү нар мандах та нар шиг нохон гөлгнүүд надад хууддаггүй юм. Тэр хорихын дараг гээд байгаа хурандаа пөрөв сүрэнгээ дагуулаад ир. Би бол тогс ялтан шүү. Миний дургу хүргэж байгаад ясан хуг цохиулав гэж агсарчээ. Ингэж томорсны гайгаар хурандаа пөрөв сүрэнгийн хорхотой аран цогдож пойлонд орсон байдаг. Пөрөв сүрэн хурандаа устай хүн дотор цойж хүндэрсэн борохоогоор нар мандахыг хянагчаар ээлжлүүлэн борохоодуулсан боловч ёо гэж хэлж чадаагүй юм. Борохоос ойсон устай хувин улаанараа эргэлдэж байсныг олон ялтан хараад гайхаж байсан гэдэг.
Хурандаа пүрвсөрөн бүдүү нар мандахын хандыг дарж чадахгүйгээ мэдээд эдлээгүй үлдэж байгаа 2 сарын ялыг нь онцгой тэглэмтэй 20 ангид эдлүүлэхээр шилжүүлсэн байна. Монголын шорон нар мандахыг домонд нь оруулж дийлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч гисэн юм чинь Авдрантын шоронд очиод л аригтай ганцаалгана. Нар мандахад эр хүний хинэггүй, хинтээж нөхрөлдөг, хэлсэн үгэндээ эзэн болдог сайхан зан чанарууд олон байсан ч шоронгоос гарах үеийн төхөөд ирэхээр тэр зан чанар нь алга болдог байлаа. Өмнө Говь аймагт сургуультай нохоогоор хүнийг 108 удаа уруулж танхаарсан хэрэгээр шоронд ороод дахин хүн хутгаж жал нэмүүлсэн нохой хочод равчхад нар мандах үг хаян чи эргэлтээ авчихсан байж яагаад надад архины мөнгө өгдөггүй бэлээ? Би гадуур гарч архитаж байгаад орой ирнэ. Чи надад маргааш өглөө шар тайлах архины мөнгө бэлтчихэд байж байгаарай. Муу нохой гөлөг минь. Ямар нэгэн худал шалтак тоожих юм бол зустай чинь хутгаад хинчвиш болгон шүү гэж. Нар мандах гадуур гарч архитаж яваад байрандаа орж ирлээ гих сургаар нохоор авчих хизээ нэгэн цагт хэн нэг худгална гэж сожиж байсан хутгаа нуусан гадраас гаргаж ирлээ. Тэрбээр надаас нар мандах заавал архины мөнгө шаналгаар манай өрөөнд орж ирнэ. Би амин газар нь л онож хутгалахгүй бол өөрөө алуулна гэж бодоод гараас нь хутгаа алдахгүй тулд сураар сайн гихч нь уяад хүлээлээ. Нар мандах говьж давсаар нохоор авчихыг сургалан өрөөнд нь орлоо. Хөнжил нөмрөөд унтаж байгаа дүр хэсгэн хэвдэж байсан чинь равчхыг харсан нар мандах чи битгий нохой санаалаад худлаа унтаад байгаарай. Одоо болсон чинь дээр байх шүү гөлгөө. Гэж агсраад хүнжлийг нь уудатлаа. Равжих энэл мөчийг хүлээж байсан болохоор өсөрч босч ирээд нар мандахын зүрхэн туц газар нь хутгаараа дүрж амжив. Нар мандах согтууч гэсэн эхэд сандрын түүнийг заамнаас нь өргөөд хаалгаар гарахт эрхэн хооронд нөдрөө нь 9 удаа хутгаараа дүрсэн байдаг. Нар мандах инхүү 1999 онд Авдрантын онцгой тэглэмтэй шоронд нааран дээрийн нэг шат руу нохой хочод равчхын гарт амнасаа алдсан энэ үлээ. Усчин хүн усандаа өгтөө гэдэг шиг шоронгийн өвгөрүүд нааран дээрийн таалал төгсдөг нь харын хүч хүчтэйг сануулад байх шиг. 50-ад оны үеэс Монголын шоронд хаан хэмээн яахын аргагүй тодорч явсан доогийн ногоон чойжо 1986 оны хавар зүүн хараагийн шоронд нас барахдаа би залуу явахдаа өөрийгөө төмөрнөөс л гарсан юм шиг санаж их л давилуухан байжтэй. Гэтэл одоо наарнаас өөр нөхөргүй болцоход өглөө хөлийгээд хөвдөж байна. Шоронд овгор тогор явснаа ашиг тус гэж даанч нэг байдаггүй юм байна. Гэж санаачран хэлсэн үгийг 40 жил шоронд ял эдэлсэн буурай хочид Чинбат. Заздуулын цагаан арслан цагаа болохоор шоргооч нь баригдана гэдэг үнэн юм да. Бидний сонгосон амьдралын төгсгөл энэ муу наарман юм байна шүү дээ. Доогийн ногоон чожо залуудаа бид мэдэн ойртож игнэхэргүй сайхан ир явлаа. Түүнд наарнаас өөр юу ч үлдсэнгүйтэй гэж их л гимшингүй хэлж байсан гэдэг.